За, багуудын мэдрэг заа. За өдөр мэд гэрлээ. Баярлалаа. За, нэвтрүүлгийн хамтраалагчаар хотын төв дэх хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн Vega City зохилбор хотхон, за мөн төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног таалаг констракшн хамтрайлаж байна. Баярлалаа. Баку зэрэгөөгээд копицэн пост юм байна. За. За өнөөх нэг яваад байгаа эр үсгний асуудал. За. За энэ баг өдөр болго орж ирлээ шүү эр үсэг. Байгууллагын шинжил болж дуусаад бөөндөө үргэлжлүүлээд нэг караоке орсон байна. За. Ажлынх нь гэж хоржоонтой гарууд караокед баг болж хуваагдаад дуугаар өрсөлдөн гэж тохироод бүгд зөвшөөрсөн байна. Тэгэнгүүтээ яг эр үсэг хэлж чаддгүй илээр дууддаг 3 анхыг хор найрсараа нэг баг болгоцсон гинэ. За. Тэмцээний дүрм нь болохоор дуулах ээлж нь ирсэн багтаа дууг нь бусад баг нь сонгож өгөхөөр тохироод алдарт эр хамтлагийн ээлж болоход нь захиалж өгсөн дуу нь Сэрчмаагийн Ирэх саран. За тэгээ цааш үргэлжлэн ямар сайн дуулалт болох вэ? Дахилтын та бүхэн өөрсдөө ах нарын өмнөөс дуулаад үздэг гинэ. Хайлтмэн тэл салыг халдаа. Хайлын тэлгэл салдаа ялдаа гинэ. Тэг гуруулаа тэгээ дуулсан. Ямар муухай хорлонтой хүмүүс. Нөгөө гурвч гарч ирэл уулантай микрофон шалгасан багтаа. 1578 1578 гэл. Яа. Яа манайх нэр хаалнаа нэр. Чмагийн Ирэх саран гэж. Бас нөгөө хөлбөрөндөө Сэрчмаагийн их шагийн гинэ гэдэг тийм. Яагаар хэлдэг вэ? Хайлтмэн. За отондоо ядэ гэдэг бүсгэн үжилтэй дүгээр. Би гэдэг хүн амар амгалангийн туйл алкогол хэрэглэгүй нөхөртэй азтай эмэгтэй л те. Тэр туйлын паянгаас гинэ. Туйлын нөө. Одоо бас 4-5 жилийн өмнө болсон явдал. Би найз зөвхөнтэйгээ жаал сууж тэг цагт хөөгдөд гарлаа. Хоёулаа тэг цагт хөөгдөд гарлаа. Хоёулаа такси ярих мөнгөгүй болтлоо суужээ. Тэгээ яах вэ? Нөгөө туйл руугаа ханаа ирээд аваач гэсэн заал гэж байна. Жолоо барих дургу хан минь заалгаж нэг ирлээ шүү. Тэгээ явж байсан нэг мэдсэн чинь урд микро автобус явж байна. Манай хүн тэр микрийг зогсохоор нь зогсоод явгаар нь яваад байна. Жаалгарлаа. Тэсэлгүй ханаа яа даам бэ гэсэн чинь игний яриа сольж чадахгүй наа гэж асуусан. Яг чамтай адилхан юм байна. Тийм би. Хоёрдугаар игнэний 20 милийн зантаа гэдэг шүү дээ. Бид хоёр бараг ирүүл болттой инээсэн баг. За дараагийнх нь би дандаа энийгээ цаашлуулж явуулнаа. Тэгэхэд 15:30-нд ингээд цалин бууд юм байна. Явуулдгаараа явуулаад цалин буухаар 2 хоног бол хайртай гээл мөнгө дууслаа, хайргүй гээл явуулж яадаг. Манай хоёрын хамаатнууд үүнийг бүгд мэднэ. Тэгсэн фэйсбүүк гэж байтал нэг пост нүдэнд туслаа шүү. Хань минь чи хангалттай хичээдэг шүү, хайртай шүү гэсэн байна. Хандаа зориулаад скриншот хийж аваад стори хийчихлээ. Тэгсэн манаа дөө агаагийн цалин буусан байх нэ гэж чат бичдэг наасан гинэ. Хөр тэгтлээ мэддэг наасан тий. За хоёулаа хамтраа ирэхэд танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраа аялагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног таалаг констракшн хамтраа ажиллаж байгаа. За энд нь ингэж бүх төрлийн автомат хаалга байгаа. Энэ одоо юу гэдэг лээ баруун яваад 2 салаална, тэрнийхэн зүүн талаар нь явал дахиад 2 салаална гэдэг шиг юм байна. За энэ дотор шилэн модон хулдаасан автомат хаалга гэдэг. Ажийн сонгосон тэр нь бас гаражийн хаалга гэж болж хуурж болно. Тэр нь үйлдвэрийн зорилттой гэж болно, ахуйн зорилттой гэж болно. За айлжийн ч авсан хай спид дор буюу түргэн автомат хаалга нь шилэн пассаттай гэж болно, металл пассаттай гэж болно, металл хаалга цонх, шилэн хаан хаалга гэх мэт ингээд үйлдэх систем шиг салж болно. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүснээ захиалаа гэсэн үг. Тэгээ одоо ер нь бол урд мурд юу одоо тэр ирээмэрийн шууд ингээл коноп дараал пад хаалганд буулаа нөө краш хаалга шигтэй ингээ хаалганд буулаа тэгээд бүх юм ингээ төвчөгдөж байгаа байхгүй юу. Манайхан шиг ингээл давхар хаалга маалга төвчээл тэгээ нөгөө тохиолдол 50 маяг гэсэн юм байхгүй. Ер нь юм аянгой хөгжсөн мэл. Тэгэхээр эднийхээс одоо хүссэн хаалгаа авч болох нь шүү дээ тий. За тэгээд та биеэр очиж уулзъя гэвэл Сүхбаатар дүүргийн 11 дэх хороо Промон офисын 1115-д очиж уулзаж болох нь байна. За 7017 7018 гэдэг дугаараар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7017 7018. За тоног таалаг констракшн ХХК гэж чичээд крилээр бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраа аялагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног таалаг констракшн хамтраа ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч маань ганжаа гэж. За сонсогч маань тэр нэг жил 4 настай хүүхдтэйгээ онгоцоор өмнө говь ниссэн гинэ. 4 настай. Тэгээ 10 гаруй японочууд тэр нөгөө онгоцонд нь явж исэн байна өмнө говьроо. Хүүч илдэв мэрээ суугаад тэгэл асуугаал яваадсэн гинэ. Гэтэл хэсэг чимээг болчихлоо гинэ. Тэгээ онгоц чимээгүй. Тэгэл аваадаа гээл чих хамраа сууж исэн чи гинэт нөгөө 4 настай хүн ээж
боов нэг гоё болоод байна гэнэ. Би бүр за чимээгүй гэл амар игүү байдал ороо сууж байлаа. Японочдын нөгөө гайд охин болохоор мөрөө чичрүүлээл инээгээд гэнэ. Тэгсэхгүй ахаал ээж таны боов гоё болж байна уу гэд мэдрэлтэй бүр ёо гайд бүр тэсгүй чанга инээлээ. Японочд нөгөө инээлдэд байгаа болохоор яасан гээл асууж байгаа л та. Гайд охин тэгээ хэлсэн бололтой. Орчуулад бүгдээр инээлдэд. Тэгсэн төв царайт энэ онгоцны үүслэгч хүртэл инээгээд. Би бүр инээхгүй орно гаццсан. Арай гэж мартагнаа байжсэн чинь ээж энэ онгоц ахаад ихгүй багтаа гэж авсан. За яста онгоцоор хэр гэдлийнээс гинэ. Тэгсэн сонноос бүр онгоцноос буухад японочд миний үд нөгөө инээлгсэн гээд $100 өгсөн гинэ. Тэрүүгээр нэстэ тансгалсан гинэ. Тэгээ балаа юм яг ингээд санаанд орсон юм инхээдэг тэгэхээр энийг ярихаар одоо инхээдэг таалуулах гэдэг. За их шиг хэрэггүй байгаа. Баг багт ингээд турникэн дээр ингээд босоо шом байж тээ. Ингээд авирна штэ. Тэгээ оройд нь хүрх мүжид ер нь нөгөө сонирн болдог байхгүй. Таата сонирн болдог байхгүй. За. Бид хоёр тэрийг мэддэг учраас өөртөө болохоор ингээд зүгээр тихгүй ичээд тэгэн хүүхдүүд ингээд дээшээ авирч шээ. Тэнгүүд хамгийн дээдэлтэй албаар хүрхгүй юм шиг тэд нар ингээд хичээгээд байдаг байхгүй. Тэр нь юу болж байгааг бид хоёр мэддэг байхгүй. Тэгээ шоолоод энэ яг нөгөө Азаа нөтөлч шиг ярьдаг гэсэн. Тэр санд орч. Шал тэнэг харагдахгүй тэр үедээ. Эрэгтэй хүний онцлог юм байл үү тий одоо. Маш тэнэг харагддаг гэж тэр. За анхаа гэдэг сонсогч эмэгтэй хүүчлдэд өгөн өчигдрийг би мартахгүй байхаа гинэ. За. Ажилдаа гарахад бороо ястаа шаагаж байлаа. Хүн хөл багтаа өдрийн хийц хүрвэл зүсэр бороо зүү мөрөн дээр суусан чөтгөр гурын аль нь нөлөөсөн юм бүүмэд. Олон жил дотор хуралцсан үгээ эзэнд нь тайлчгаад санаа амарлаа. Гэхдээ дэмий чилүү гэсэн эргэлзээнд хүлээтэй төгшүүртэй уймарч өнжлөө. За яах вэ? Уруулд авсан л бол уулд авсан, арилсан гэсэн. Би ажилдаа ирэхдээ дандаа зогсоолын захад машинаа үлдээд юм. Харин өчигдөр тэнд машин байсан учраас гол хэсэг зогсож таарлаа. Орой ажилд хараад гарч ирэхэд зогсоол машинаар дүүрчээ. Далал болсноороо машиндаа суухад борооноос хорогдсон хідэн хүн худалдааны төвийн шат хавцаа тамхилж харагдана. Намайг машиндаа суухад том хараад байсан. Улаан цамцтай өндөр залуу хөдөлгөтөө зэрэгцэн наашилж байна. Хоёр талын урсгал сэлүү. Шууд хөдөлсөн миний оноос нөгөө залуу гар даллаад хурдан урд алхаж явснаа. Толны тусгалд гүйж харагдлаа. Машины хөгжмөөр хийт болоод байгаа. Дараа өртөө хангинаж байна. Вау, хүү гоё дуу суулгаж шүү аваадаа гэж бодон ахаад толон дээр нүд унаж таарлаа. Улаан цамцтай ард гүйж явнаа. Oh my god, өнөө краш гэдэг чинь усан борон дундаас гараад ирэх нь инүү гэж бодоод хаалт толондоо хараастай. Гүй яах вэ? Өнөөдөр дуртай цагаан цамцаа өмсөн өнгөлөг аятайхан байна шүү. Уруулаа өнгөлөөд гарсан маань болжээ. Гүй одоо тэгээд зогсоод суугаач гэлтэй нэ шаа. Хүүгийн загсан ундаг аванга хүнсний дэлгүүрийн гадаа зогсётой энэ ч одоо хүүтэн борон донд краша гүйлгээд ээж яах вэ 40 хүрсэн хүүхэн дөрөө дарсан юу билээ гэсэн шүү юм бодоод дэлгүүрийн гадаа буугаад нүдний булангаар харлаа. Ирж явнаа. Том жиргүү байхаа мэдлгүй яах вэ? Дэлгүүр шууд ороод яаран байж ойр зур юма бичүүллээ. Краш бороонд хүлээж байхад ямар удаан юм бэ? Даашлааштай гэсэн харцаар кассагч руу ширв татаад нурууц их мүр тэгш гэдэс татаастай. Нэг тийм ялдамхан өөртөө ихтгэлтэй нэмсэл тодруулсаар дэлгүүрээс гарлаа. Улака маань хизээний ирчихсэн машин алаа зогсож байна. Тэр зогсолт энтер. Бас л дэжгүй шүү. Би ч наанаас нь гიშгсэн газраас цэцэг ургуулсаар их зурдаас нь очлоо. Ир хүн гэсэндээ жолооч тал зогсож шүү зөвдөөхөө. Ирлээд яриа хөдлөн төрүүлж дуурдгүй байсан. Одоо хിവэр юм болоо гэж утсаар очлоо доо. Гинт ямар ч догдлол хувирлгүй дууны өнг айх гайхах зэрэгцэн хүрлгэц царай урдаас цоош иртэнгээ. Машин аав юу хөө. Машин ноод явцсан тийм. Дуудаад байхад хүний машин аваа зугтаашдаг өвчтэй юм уу чи хөө гэснэ. Хаалгаа тасаагаад ус үсчүүлээд дахиад явчихлаа. Дүш юу болоод байна зүүд биш үстэй. Улака аваад явсан машин яахааргүй бэбэ тит дугаартаа. Бурхан минь хүний машин бариад энэ дэр ч гэсэн хэрэггүй. Хисэг төгдөрч аваад халаасаа угсан хүний машинд өөрийнхөө машины түлхүүрийг бас үлдээснээ санаад ажил руугаа алхлаа да.
Нөгөө дэврүүн бодол минь борооны устдаа шалбаагаар нэг түрүүхэн цэцэг ургуулж байсан алхаа гიშгээр шавар тууцаар эцсэндээ бараг хөлөөж даахгүй зөөсөөр иртэл улаака зогсоол дээр янзгүй арсаараа ухтлаа. Эцэн хүн яадаг вүлээ? Бараг үний юм бэлээ. Энэхүү оронд юу их юм бодд юм бэлээ? Томоос удгүй туучи. Ямар атсны чин караш мараш хүүдий шившиг өөрийгөө өшөглөж болдгсон бол нэг сайн дэлцгсэн дальж исэн шаар. Бүр ингэх гээдээс юм а гэж зүгсээр түлхүүрээ авъя ахаа гэж эцэн нүрэндээ илгээ нам байж арай хийж хэлтэл ашгүй түлхүүрийг мань гартаа атгсан байснаа өглөө. Аха, ёстой уучлаарай андуурчаа гэж амдаа буутнаад бушуухан машин руугаа гүйлээ. Улаака төрүүлж ирээд адал явдлаа тэр хавийн хүмүүс тооцсон байгаа аахгүй юу? Өөдгөө гэдг нь тэндээс өмүүд бүгд перхилээ. Ялангуяа эхнэрийнх нь инээд 2 давхар нүсэр байшин цав суудал инээж байна. Илгээ гавнахгүй хүн шоолж яж манай улаакаг зовоох гэж аахгүй зөлөгч нь. Тэрүүхэн л миний араас гүйж явахдаа ардын дууны юндэн л ингэж алиграмагийнхаа араас гүйж байсан уу гэлтэй гараараа дааллан солиг татуулан сэтгэл гэгэлцэл гүйж явсан тэр сайхээр сая хартал охор цамцны цаанаас цоднойсон гүзээтэй тамхины ихүү үнэртэй ив дүүгүү хідэн орсгоош үдтэй шал мя харагдлаа. Миний энэ бэлгийнүүд сохор ах уу. Өглөө болгон машина тавьдаг зогсоол байршлаасаа зуршил болсноороо өнгө марк адилхан асфальттай орхиод тамхи татаж байсан хүний өөр өнгийн салонтой дээрээ ачаатай машин юу ч бодолгүй бариад явчихсандаа одоо ч санаа зовнож байна би. Лайфа гэж зурхан ирсэн 6хан хормын краша хэзэгтэй ярих онгоотой орхилоо. Эмо үрд. Ёо ямар гоё эцтэй мэ те. Кино гэж энийг хэлэх. Гайхалтай өстой гоё баярлаа. Ийм гоё эцэмнүүдийг уншихад ч урамтай байдаг аахгүй тий. За дэглэрмэ дэгээд сонсогч үсгүй маань. Монголд анх удаа гар утас гэж зүйл орж ирээд нөхрийн найз өөртөө бас нөхөрт маань Германы нөгөө Siemens агуур ус авчирсан байна. Өөрөө Герман төгсөөд ажиллаж амьдарч байсан. Одоо ч Берлинд амьдардаг. Тэр үед эхлээд дандаа л нөгөө 99.11-т дугаартай байлаа. Хоёулаа нэг дугаар аваад утсандаа хийчихэд хоорондоо ярьж мэрч тэнэгдээл. Би бас айл руу залгаж ярьж үзээл бөөн гайхамшиг. Өнөө хоёр маань утасныхаа бүх үйлдэлийг сонирхоод баахан орлож нэрчүүд ерөн тэгдэг л дээ. Тэгснээ маань араб хэл дээр болгочлаа гинэ. Тэгээ нөхрийн уцыг аваад ингэсэн чинь л гэж дараад хоёулаа араб болчихлоо. Тэгээ өдөржин оролдоод сүүлдээ араб хэлтэй хүний эрэлт хатлаа. Мэдээч олдоогүй учраас харихаар гарлаа. Маргааш өдөр нь мань толоогоо боочгсон ороод ирлээ. Шүдэн өвснө гэж асуусан чинь нилээ урдаар үгүй. Энэ хилийн солих гэж оролцоор гад бүр дууг болгочлаа гинэ. Дууцсныгаа. Тэгээ яасан байх нөө чихэн дээр ингээ уцаа ингээ бариад боочгсон. Байж агаад хуруугаа оруулж ингээ ногооны дараал байна уу гэж асуудаг болчиход ороод ирсэн гинэ. Бид хоёр бүр үг хэлж чадахгүй илгээ ивхэд унчихсан. Юм асуугаар хуцаа араб хэл мэдэхгүй юм чинь гэж уурлаа. Тэгээ бид хоёр их хашираа бас болохгүй юмыг дарчихна гэд оролдоогүй гинэ. Араб болсон ч гэсэн мобиком дээр очиод бариадаачлаа. 3-4 хүнд амжуулж ордоо дийлсэнгүй гинэ. Ажилтнууд нь явж би баахан хаашааш оролдож байтал хилнүүд ингээ гараад ирлээ. Арай гэж 2 уцаа англи хэлтэй дуутай болгож аваад манад ирээд хоолоо идэж сууж исэн чинь тэгсэн гинэ. Чи ямар азар олчваа гинэ. Тэгэхээр нөхөр маань манай хүн чинь нөгөө Сауди Арабид анаах төгсөн штэ гинэ. Тэгсэн чинь намайг гайхаж амжааг байсан чи бүр сэрээгээ шидэд чи хүний янз үзэж явахаар эртгийн янзлаад өгчихгүй. Намайг гадаад харилцааны яам дээр ямар амар онгонд орсон гэж бодож байна. Хурал дээр хүн над руу ширээний нөгөө талаас мессеж бичсэн гинэ. Уунш гэж дохиод би хариу өгч чадахгүй. Нөгөө фонд нь танихгүй. Өөдөөс нөгөө нөгөө баах нэг тэмдэглээд очсон. Араб хэл бараад. Тэгэхээр нөгөө уунш гэсэн хүн рүүгээ хараад өөдөөс нь инээгээдсэн гэнэ бал аим шиг толгой дохиол байсан чинь нөгөөт нь багшнаас барсан хідүүлээ очие гэж бичсэн байх. Тэгээ бүр уурж гарсан гэнэ. Ямар юмны араб төгсөх араб хэл байх вэ? Монголдоо төгссөн азар ухсаар аваад хэлийг тохируулсан л юм шүү дээ уудна. Сонирхолууд тэр гэдэг нь болохоор 10 төгсөд гадаад харилцааны мэрэгчлэн болох гэхэд тэр жил нь уг хуваар нь ирээгүй юм байна л да. Тэгэхээр нь бүр 10 төгсөж тэнгууд 9-р ангид ороод ахиж 2-ын суралцаад хүссэн сургуультай орсон тийм гавл таваар шин. За. Нөхрөөс маань 2 ах үүзэг найз гинэ. Чамаг энийг ярил инхээдэх далуулна гэснээ гинт мэрэгэн санаа болоод бид хүүхдүүдийг хардаг байсан гинэ. Чамаг. Хаана юу орсон юм уу? Үгүй би өөр газраас олоод үзсэн. Ямар гэж ийж идтээ. Далдыг хараад байгаа юм уу? За, Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар
Vega City цогцлбор хотхон хамтрайлаж байгаа. Хотын төвдөг хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн цогцлбор хотхон байгаа тийм ээ. За зандаа Vega гэдэг нь яг юу гэсэн юм ер нь? Одны нэр. Одоо бид нар яг одоо 100 штэ тий. Нар жаргангууд дээш харахаар ингээд яг 3 од байгаа. 100-ны гурвалжин гэдэг байхгүй. Энэ 3-ын нэг нь. Энэ 3 од яг орой дээр ингээд үнэхээр гоё харагддаг. Тод. Ер нь энэ гурлаа ингээд нөгөө тэнгэрт байгаа 1000 оддын юу нөхгүй. Нөгөө ихний 20-д орохоор тод 3 од. Тэгээд нийлүүлэхээр ингээд 100-ны гоё гурвалжин дүрс үүсдэг. Тэгээ бодвол нөгөө энэ айл бүр ингээд гэрэл гигээд байхыг биелэгдэж одоо Vega гэж нэрлсэн баг гэж бодож байна ер нь. За. Ер нь тэгвэл одоо хамгийн тод гэрэлдэг бусдаас илүү онцгой тий. Vega гэрэл гигээд юм уу? Vega Дине Балтайр гэд 3 од байхгүй. За. За ийм гоё нэртэй хотхондоо ороорой гэдэг байхгүй юу? Тийм шүү дээ. Нэр гоё шүү дээ. Ингээ ярих ч гэсэн. За тэгээд энэ хамгийн гол нь ер нь үйл хөдлөх хөрөнгөний хувьд хамгийн чухал нь байршил байдаг шүү дээ тий. Тэр хаана байдаг вэ гэхээр нөгөө орчлон олон улсын дунд сургуулийн баруун талд нэдэг. Тэгээ одоо эргэн тойронд нөгөө орчлон, олонлог, хобби, интернэшнл скул, Улаанбаатар за нөгөө цэцэрлэгүүд, улсын сургууль цэцэрлэгүүд, за томох худлын үйлчлэгийн төвд болох E-Mart, Наадам центр, Оргил центр гээд бүгдээрээ байгаа. Тэгээд хамгийн гоё нь одоо ингээд өвөл мүйл ингээл нэг гарч дэлгүүр мэлгүүр орч аим хэцүү байдаг чи гар би ор гээл те. Тэгээд шууд гэрээсээ ингээд би нэгээрээ дамжаа дэлгүүр рүү орчин бүр шууд лифтер буугаал те. Тэгээд нэг энэ аягүй гой таалагдаад байгаа. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ гэхээр 7577 гэдэг дугаараас аваарай. 7577. За мөн Vega City хотхон гэдэг Facebook пэйж рүү орох боломжтой, Instagram руу нас орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар хотын төвдөг хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн Vega City цогцбор хотхон хамтраа ярьж байна баярлаа. За дараагийнх нь Ананд гэдэг залуугийн өвчлөлтөд өөх байна. Өвөө минь нэг хүнтэй уцаар ярьж гинэ. Өө тэгээ хизээ уулзах үлээ. За уулзах төхөд ярих уу? Ярь дуусахт нь имээ хийн гэсэн чи өвөө. Манай ангийн охин лээ ангийн хүүхдүүд уулзъя гинэ. 8 сарын 28-нд охид өвгүүд бөөндөө сайхан аялье гэж байна. Хөргийн имээ ангийн хүүхдүүдгийн шүү бүгд хөгшөө улсаж тэр мүү чавганцыг бас ангийн охин гिचгчээ. Гэсэн чи өвөө нь хардаад. Өвөө загс хэрэг ирээнийхээ арыг гайхна гэхчээр чи хөгшин биш үү? Адилхан хөгшөө улсаж гэсэн чи имээ. Хэцгэнэ гэсэн чи өвөө хөгшин настаа нь хамаагүй ангийн охин л бол охин. Угаасаа намайг сургуульд байхад охин байсан тэр чинь гэж өвөө эмээ хоёр бидээ ууралд юм да гэнэ. За гэрэлгээд маа сонсогч үсгүй. Үүлийн үр гэдэг пост байна. За манай охин гэж юу н аавын яг хүүхэд гинэ. Бич бүр барьцгаач байсан. Ааваасаа гарсан, аавтайгаа гэрлэн чи өөртөө гэрлэх хүн олж аваарай гэж ер нь аавгаа их харамлна. Амар хамгаална ч гэж амар. Охин дөнгөж 3 нас хүрч байсан үе. Нэг удаа аав нь тоглоод хоёлаа ерөөсөө энэ гэрээс явах уу? Аавтай хоёлаа амьдрий гэсэн чинь тэгээ би гэс хувцаа бэлдээд хийгээд цүнхэн дотор хувцаа ичгээд за одоо явъя. Аава та амлсан шүү дээ. Явъя л та гэд. Сүүлдээ бүр өөлээд явахгүй болохоор би бүр харж инээжсэн аа. Нөхөртөө гомдоод өөлээд чи хүүхдээ ийм зааж өгсөн байна. Ийм ярьсан болохоор охин чинь ингэж байгаа ингээл бүр уурсгаж гарлаа. Манай хүн бантаад яг алийг нь аргатахаа мэдхээ байлаад. Тэгээ арай гэж бид хоёр тавьшаад манай аавынх руу бүгдээр явахаар л. Би чинь бас гэхдээ гомдолтой л яваад. Тэгэл гэртээ оронгуудаа мөчөөгөө өгөхгүй одоо өөрөө аавдаа нэг хэлж байгаа хов зөөсөн гинэ. Энэ баяраа чинь охинтойгоо явна байрна гэд охин явсангүй гэж уйлаад гээл баг нүдэндээ доглон нулимстай охин нөхөр хоёр руу муухай хараад яг ярьж байсан чинь цаанаас гарч ирсэн ээ. Чамааг бодвол харин ч миний охин 3 настайдаа ийм ярьж байна. Чи бүр 5 настайдаа мөө мөхгүй гэсэн чинь яалаа чи аавгаа ажиллаас нь ирэхээр чамаас гоё, чамаас хөөрхөн, чамаас том өмтэй ээжтэй болох юм чинь гэл аавгаар ч үүлээ өстэй чи. Йоо хайр сайхан нэр төр би бүр бантаад цаан суусан ээж нөхөр хоёрын царай бүр нэг маадар хүүлийн үрээ гэж намайг тэгж ярих үедээ аав ажиллаас ирлээ ээж чи хүүхдээ ийм заасан байна гэж өөлж байсан гин байна л дээ бас тэгснэ ээж бүр нэг хариугаа авсан юм шиг шинжтэй бод идсэн боохоо шиг аав бид хоёр л жуумалзаад би өөрийгөө өмөрөстэй би угаасаа 5 настай би яаж мэдтий яшгил байна гэж юм гээл хүн ер нь өөртөө адилхан хүүхдээ болох хүртлээр өөрийгөө ямар гараас нь мэддгүү гэж яг үнэн би ч нь бол жинхэнэ аав охин байхгүй охин минь аавдаа хэлнэ гэхээр би зүрүүлээ тэгвэл би ч бас аавдаа хэлнэ гэж үзэж өгөн шүү дээ
Аавтайгаа гэрлэнэ гэдэг нэг 3 настай ашгүй одоо 9 нас хүрч ухаарсан. Саяхан аав нь надтай гэрлэнэ гэдэг хэвээр үстэй гэсэн чинь та хөгшөрсөн би хөгшүүнтэй суухгүй гэсэн ашгүй гинэ. Тэгээ болоогүй над руу харж яснаа. Би ер нь хүнтэй сууч хүүхэд гаргаж өөртөө ажил удахгүй хар ядаргаа гэдэг ээж рүүгээ харсан гинэ. Ямар ч тач одоохондоо нөхөртөөгөө л үлдэж байна ашгүй минь. Яагаад одоохондоо гэж юу дахиад охинтой болцсон. Тэглээгээд эдний октоудаас л айн гэж байхгүй гинэ. Эдний октоудаас. За дараагийнх нь нөгөө үжингээд бүсгүйн хүүчлэлтүүд үгэн дахиад би нисгэд ажилдаг хүн л дээ агаарын хөлгийн үйлчлэгч хэд юм аа. Манай ажилд бас хүүчлэлтөө зүйлс их тохиолдноо. Заримаас нь та бүхэндээ хуваалцмар санагдлаа. Олон жилийн өмнө болсон ч сонсох бүрд инээдтэй санагддаг алдартай яриа байгаа юм. Нэг нийслэгэнд бизнес английн зорчигч манай ахлахыг их л ууртаа дуудаж гомдол мэдүүлсэн байгаа гинэ. Танах энэ октоодоо жаахан сургаач ээ. Ямар муха бүдүүл өгөх хэллэгтэй юм. Үүргэний газар байж надаас сая та 100 шаах уу гэж асууж байна. Та виски авах уу? Юм уух юм захиалгуу гэд асууж болно эстэй гэл цамнаж гарч ахлах гайхаад учрыг тодруултал та 100 шаа авах уу гэж асуусан. Мань ах буруу сонсоод их ууралсан байжээ. 100 шаах уу 100 шаах уу гэж. За яаж ч асуу онцны үйлдвэрлэл тэгж асууг гэж дээ. Онгоцонд байнга даралтан донд явсаар хагаад юм сонсоход муу олчихдаг юм шиг элэ. Бас нэг ахлах маань салондоо явж байсан. Нэг зорчигч дуудаад нисээд ээ нүгэл асуусан гинэ. Ахлагч дотроо их олон нисдэг зорчигч байна да. Намайг таниад асуулаа гэж бодоод л сайхан нэг л өө тийм ээ нисээд л байна да. Гэтэл өөдөөс нь гайхаж харснаа. Дахиад нисээд ээ нүгэл их сүрхий асуухаар нь сонсоогүй байхдаа гэл нилээн чанга. Тийм ээ дүү нисээд байгаа гэлдсэн чинь зорчигч би чамаас десерт ээ нү гэдэг. Тайд мэн эсэгтэй онгоцонд жаахан чанга илчгэж байгаарай. Дөнгөнсөн орчинд явсаар агаад чих гэж сүмнэр цаашаа юм болчих тийм шүү гинэ. Сэлэн да дүүн. Яна бид нараас одоо ажил мэргэжлийн онцлог нэг байнга чихвчтэй байсараад би одоо нэрээ бас багаар ингээд дүлээрч хэлж шүү. Өөрөө ч чанга ярддаг болч тийм байна. Хүний яриач чанга ярддаг. Яасаа. За юм ярьсан надад. За тайлж байгаа. За дөөкөт сонсогч. За Ээжийнхээ өгсөн лам багшийн шивчлэгтэй альмиг салгалж яваад орсныхон гадаа нэг машины доогоор нүхрүүлсэн гинэ. За машиных нь нэг тал нь болохоор замын ажиллагатай бараг тулцсан. Ингээ 3 талд нь гараад нөгөө альмаа авах гэхээр гар хүрдэггүй. Авахгүй бол ээж аална ойлгомжтой. Тэгэхээр ашгүй нөгөө машин уцсных нь дугаар нь байна гэнэ. Тэгэхээр уцсны дугаар руу залгаад маш чухал юм а машин доогоор чинь үхрүүлчлээ. Машин жоо холдуулчих гэсэн чинь за гэж бодлоо гарч ирд машин холдуулсан байна. Би ч бөөн баяр. Нөгөө альмаа л жолооч залуу руу харсан чинь намайг бүр энэ яг мэдрэл муутай гэж бодсон. Нөгөө альмаа гэртээ авчаар сайн аваад алимнаас уурсгуугаад эцсэн гинэ. Яг мэдрэл муутай юу. За бим баяр үлэм царал гэдэг хүний үжилтэд өгөн. Манай найз өөрөөр шээс нөрөөд сэрсэн чинь ингээд нөхөр нь хөмсгөө тас занг таалх ингээд хүнхийч хоосон хүрэн нүднийхээ цогийг улаастал үтсийн хатсан харцыг улалцуулаад хад чулуу хүртэл гарцанд нь дайлдчмаар шивэн дөрөв царай гаргаад эхнэрийнхээ зүг ингээд ансах нүдэ огтхонч завчилгүй хан хүртэл цоормоор цоогшртээд харанхуй бүрийнхээ дунд хүрлийч харлаагаад зүрх муутай хүн зочиж өгмөр амар царай гаргачихсан хэвтэж байсан гинэ. Тэгснэ өөрөө. Гайхан зэрэгцээд яав юм эн ч тоо гэд асуусан чинь зүүдэндээ ихнэрээ өөр залуу дагаад далчигнаад өөрийг нь хаяад явчихлаа гэж зүүдэлсэн гинэ. Хүүгээ бодооч, намайг бодооч, ухаарч амжаагүй бүхний минь төлөө уучлаач гэд уйлаа халан гуйхт нь та хоёр минь хөөрхөн шүү. Гэтэл би энэнтэй суухгүй болохгүй гэд яваад өгч гинэ. Сэрсэн ч гэсэн уур нь гарахгүй. Хайртай мартай хамаагүй гоёул ингэ аландаа гэж бодоод игнэрээ харахаар зэвүүн хөрөөд хөвтөж байсан гинэ. Йой. За цевка насан гэж сонсогч. Манай сумын нэг үг хэлэн цэцэн сэргэлий ихч байдаг гинэ. Нэг удаа тэр ихчийн маань нөхөр хот ороод оюутай октод дээр очисон байх үед нь яг ганц нэг хатуу юм уугаад хит хонсон гинэ. Октод дээр очисон. Тэгсэн октод нь ээж рүү уцтаад ээж нөхрөө ав арх уугаад байна гэсэн гинэ. Тэгсэн ихч хүү тэгж ярих юм бол наад хүнтэй чинь би яс юм дээр
бүр ганц тусал цус холилдог. Надад л ямар ч хамаагүй. Та нарын суцаар харин цуснаг үуч. Та нар өөрсдөө авах гэсэн гинэ. Ийм уран цэцэг игч гинэ. За энэ үрээд 2023 оны 8 дугаар сарын 22-ны Мягмар гарагийн үдээ хачир нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийдлээ мишийг сураатагаар шууд ирээд өндөрлөж байна. Тэгээ өнөөдөр Facebook цаанаасаа нөгөө лайв хийх үйлдэл болохгүй байсан учраас нэвтрүүлэг маань одоо үзэж байгаа үзэгчтэй хүрсэнгүү. Тэгээд бичлэгээ бол харин хадгалж авсан. Тэгээд янзал засаж аваад одоо Facebook, YouTube дээр дахин оруулнаа гэсэн байна манай найруулагч. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хотын төвдөг хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн Vega City зөвлөлбөр хотхон за мөн төгс хэрэглээ төгс ажиллагаа Tono Talak Construction хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа зандаа. Энийг дэлгэмжүүлээд апа рекламддаг. Манайх нөгөө MJL радио гэдэг ап байгаа. Аппликейшн байгаа. Тэрэн дээрээс бол шууд сонсч болдог байгаа шүү. Тийм шүү яг үнэ. За өргөжлөл эрхэм салбартаа цаг бүрийн явдаг радио мэдээг улаав сонсны дараа 12 цаг 15 минутаас хашмуг нэвтрүүлгийнхаа цоошин дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Төгс хэрэглээ, төгс ажиллагаа. Tono Talak Construction. Утас 7017 7018. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хотын төвдөх хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн Vega City зөвлөлбөр хотхон. Мэдээлэл авах утас 7577 7577. Үдийн хачир нэвтрүүлэг хөтлөгч Занда хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3